Сайн байцгаана уу? Хослон сургалтын үед дата өгөгдлийг хэрхэн цуглуулах, түүнийг цаашид хэрхэн ашиглах талаар энэхүү бичлэгээр та бүхэнд танилцуулж өгье. За, хослон сургалтын үед бид дараах 3 төрлийн дата өгөгдөл цуглуулна. За, нэгдүгээрт нь суралцагчдын суралцахын дата өгөгдөл, хоёрдугаарт нь үйл ажиллагааны дата өгөгдөл, гуравдугаарт нь гүйцэтгэлийн үнэлгээний дата өгөгдөл. Суралцагчдын суралцахын дата өгөгдөл бид тухайн суралцагчдын хүсэл сонирхол, хандлага төлөвшил, суралцах чадвар, итгэл үнэмшил зэргийг бид хамруулан авч үзнэ. За, жишээлбэл тухайн суралцагч маань ямар сонирхолтой байна, ямар судлагдахуйн дээр, ямар сэдв дээр илүү сайн анхаарал хандуулж байна, ямар сэдв дээр судлагдахуйн дээр тааруу байна. Суралцж байхдаа суралцагч маань ганцаараа илүү суралцахыг сонирхож байна уу? Эсвэл найз нөхдөдөө нийлж хичээлийг илүү эренблэж байна уу гэж судлах ёстой. Тухайн хичээлийн агуулгыг судлахдаа тухайн суралцагч маань уншингаа сурж байна уу? Эсвэл бичингээ сурж байна уу? Эсвэл үзэнгээ илүү суралцж байна уу? Бид тодорхойлох шаардлагатай. Тухайн суралцагч маань ангидаа байхдаа юун дээр илүү сандарч байна? Юун дээр илүү итгэл үнэмшилтэй байна? Мөн гүйцэтгэлийн үнэлгээ болон үйл ажиллагааны ямар хэлбэрүүдийг илүү үзэж байгаа гэсэн бид тодорхойлох шаардлагатай болно гэсэн. Эдгээр дата өгөгдлийг цуглуулахын тулд бид дараах аргуудыг ашиглаж болж байна. За, нэгдүгээрт нь онлайн санал асуултуудыг авч болж байна. Багш суралцагчтай ганцаалсан ярьцлага хийж болж байна. Суралцагч маань өөрийгөө илэрхийлсэн видео бичлэгийг илэрхийлж болж байна. Багш өөрийн хувийн тэмдэглэлийг хөтлөх боломжтой гэсэн. За, ингэснээр тухайн суралцагчийн хичээл, сургалт, бусад зүйлээр оролцоод тодорхойлж, найз нөхдөдөө хамтарч байгаа хандлагыг тодорхойлж болж байна. Анхаарал төвлөрөх хэр байна. Бусдад харилцаа ямар байгааг тодорхойлох шаардлагатай гэсэн. За, ингэснээр бид илүү идэвхтэй, нээлттэй, манлайлах чадвартай, зохион байгуулах чадвартай ийм суралцагчдыг нийлүүлэх боломжтой байнамаа. За, хоёрдугаарт нь үйл ажиллагааны дата өгөгдөл байна. За, багш өөрийн үйл ажиллагааны дата өгөгдлийг өөрийн цаасан болон онлайн журналыг ашиглаж хийж боломжтой. За, мөн түүнчлэн Google Teams, Moodle зэрэг онлайн платформуудыг ашиглаж энэ дата өгөгдлийг цуглуулах боломжтой байна. За, сүүлд эцэст нь хэлэхэд удирдлагын мэдээллийн системийг ашиглаж суралцагчдын үйл ажиллагааны дата өгөгдлийг цуглуулах боломжтой байна гэсэн. За, дэлгэцнээ ерхий улсын сургуульд ашиглаж байгаа онлайн болон хослон сургалтын шилдэг платформуудыг ашиглаж байна. За, манай багш нарын хамгийн сайн ашигладаг Google Classroom, Canvas, Schoology, Moodle зэрэг платформуд бол сэтгэл ханамжийн хүрээнд, зах зээл эзлэх, байр суурийн хүрээнд бол хамгийн өндөрөд тавигдаж байна гэсэн. За, эцэст нь гүйцэтгэлийн дата үнэлгээг бид дараах байдлаар цуглуулах боломжтой. За, жишээлбэл монгол хэлний хичээл дээр унших чадвар, ойлгох чадвар, чөлөөтэй харилцах чадвар, үгсийн сан, үйлбэр зохиох, дүрмийн хэрэглээ, зөв бичих дүрм, сэтгэн бодох чадвар, найруулан бичих чадвар гэдгээр ур чадваруудыг хэр агс төвшөлтэй байгаа гэдгээр бид нөлөөлөх боломжтой. За, жишээлбэл энэхүү дата өгөгдөл дээр бол энэ график дээр бол жишээ 5 ур чадваруудыг тухайн сургуулийн ангийн хүрээнд сурагчдын хүрээнд харуулсан байна. Жишээ нь унших чадвар, ойлгох чадвар, үгсийн сан бол илүү өндөр байхад дүрмийн хэрэглээ бол найруулан бичих чадвар бол харьцангуй бага байна. За, үүн дээр үндэслээд багш бол найруулан бичих болон дүрмийн хэрэглээнд дээр ур чадварыг сайжруулахын тулд үйл ажиллагаа илүү анхаарал төвлөрүүлэх шаардлагатай болж байна гэсэн. За, эдгээр цуглуулсан дата өгөгдлийг бид цаашдаа юунд ашиглах вэ гэж тийм ээ. За, нэгдүгээр нь багш суралцах арга зүйд, сургам заах арга зүйдээ сайжруулахад энэ дата өгөгдлийг ашиглаж байна. Хоёрдугаарт нь хичээлийн явцад тухайн ур чадваруудыг хөгжүүлэх, үйл ажиллагаануудынхаа сайжруулахад энэ дата өгөгдлийг ашиглаж болж байна. Мөн үнэлгээний хэлбэр төрлийг оновчтой сонгоход энэ дата өгөгдлийг ашиглаж болж байна. Суралцагчдын агс дэвшлийг тодорхойлохын тулд дата өгөгдлийг бас ашиглана. За, эцэст нь бол хувийн чиглэсэн суралцахын зорилго арга замыг тодорхойлоход эдгээр дата өгөгдлүүдийг бас ашиглах юм боломжтой байна.